За Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яам ийм Монголын системд эрсдэл мэддэг шинэ үйлчлэгийг хөгжүүлж 5 сарын 31-ээс хэрэглээд нэвтрүүлээд байна. За энэ хүү үйлчлэгээ нь иргэд өөрийн болон бусдын тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны асуудлуудыг шуурхай мэдээлэх боломжийг бүрдүүлээд байгаамаа. За тухайлах юм бол ил задаа тараншээ, ухсан нүх, нурах эрсдэлтэй хашаа хайс, эвдэрсэн дэд бүтцээр эрсдэлтэй нөхцөл байдлыг иргэн бүр цахимаар мэдээлэх боломжтой. За энэ хүү үйлчлэгээ нэвтрснээс хойш өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 125 хүсэлт мэдээлэл ирээд байна. За иргэд ийм Монголын системд өөрийн бүтээлээрээ нэвтэрч эрсдэл мэдэгдэх цэс үйлчлэгийг сонгоод шаардлагатай мэдээлэлээ бөглөж эрсдэлтэй газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй оруулаад тухайн нөхцөл байдлыг харуулсан зургийг авсгаж илгээхэд бол хангалттай. За иргэдийн ирүүлсэн мэдээллийг засгийн газрын хэрэг эрхлэх газрын иргэд олон нийтэд харилцах 11.1 төв шуурхай хүлээн авч асуудал хариуцсан яам, агентлаг орон нутгийн байгууллагуудад шилжүүлээд шийдвэрлүүлэх юм аа. За мөн иргэд өөрсдөө илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг ийм Монголын системийн эрсдлийн явц хэсгээс хянах боломжийг системийн хувьд бүрдүүлэхээр ажиллаж байна. За түүнчлэн энэхүү үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр хувийн хвшлийн байгууллагууд эрсдэл мэддэг системийг API-аар дамжуулан өөрсдөө аппликейшн платформ нэгтгэн ажиллах боломжтой болгох нөхцөлийг бол бүрдүүлэхээр бас ажиллаж байна. За хүүхэд бүрт ээлтэй, иргэн бүрт аюулгүй орчныг хамтдаа бүрдүүлэхийн төлөө эрсдлийг тухай бүртэн мэдээж идэвхтэй оролцохыг нийт иргэдээс уриалж байна.